За сайн байцгаана уу? 48-аас 48 төх цуврал үргэлжилж байна. За миний хоолой нэлээд өвдсөн байгаа учраас жоохон тухгүй байгаа даа. Гэхдээ хэдүүлээ даваад гарнаа. За өнөөдрийн дугаар бас Эквадорын хөлбөмбөгтэй холбоотой нэгэн сонирхолтой дугаар байгаа. Ер нь энэ жилийн 48 улсын 48 түүхүүдийн хамгийн сонирхолтой сторинуудын нэг гэж бодож байгаа. Урт биш богинохон гэхдээ сонирхолтой стори байгаа. Сэмбэнө пипэкээс ирж таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. За өнөөдрийн стори бол манай 48-аас 48 төгс цувралын ерөнхий үеийн тэтгэгч Coca-Cola-тай саншиг холбоотой нэг сонирхолтой стори байгаа. Мэдээж Pickback болон Freshback хамт бол ерөнхий үеийн тэтгэгчээр ажиллаж байгаа. За 98 оны ихэнх үед мэдээж дэлхийн аварга шалралт тэмцээн 100 нь Францад болох гээд учсан шатнууд дуусаад плей-офф явах гээд за ингээд commercial ажлууд эхлээд тийм ээ. Хөшгөний ард гэдэг шиг дэлхийн аваргын бэлтгэл ажлууд бол явагдажсэн. За тэр үед Coca-Cola бол одоо дэлхийн аварга шалралт тэмцээний дэлхийн одоо global дэлхийн хэмжээний ивент тэтгэгч шүү дээ тийм ээ. Хамтрагч нь тэгээд Латин Америкийг хариуцсан одоо салбар нь бол нэг юм сонирхолтой компанид ажлыг бол явуулж исэн. Том жижиг хэмжээний мэдээж олон компанид ажиллаж байгаа. Гэхдээ Латин Америкийг бүтэн хариуцсан салбараас бол одоо нэг сонирхолтой юм гаргасан нь ялагчд нэг удаагийн одоо аялалч юм уу тийм одоо биш бүр ингээд үлдсэн насаараа тухайн ялагч хүн үлдсэн явах амьд наснда ерөөсөө үлдсэн бүх дэлхийн аварга шалралт тэмцээнийг өөрийн биеэр очиж үзэх ийм эрхийн өгөхөр бол бос. За үүнд одоо юунд гэрээнд нь юу орсон бэ гэхээр одоо хаанаас ч байсан гэсэн дэлхийн аварга болох газар руу нисэх тийз за тэгээд одоо luxury байрлах газар одоо зочд буудал тийм ээ. Тэгээд тоглолтын бүх одоо үзэх боломжтой сонгосон тоглолтын билетүүд за тэгээд дээрэс нь нэг хүнтэй хамт явах одоо бүх зардлыг бол цаанаас нь үлдсэн насанд нь бүгдэн даана гэсэн ийм одоо компанид ажлыг бол явуулсан. Ийм тэгээд 2 хүн бол ялагчаар тодорсон байгаа. За энэ бол ингээ ундааны тагнаас бол одоо тодорхой бол байсан. За тэгээ нэг хүн Перуд тодорсон. За нөгөөх нь бол одоо Эквадор улсын Манаби гэж мужийн Кануто гэдэг жижигхэн тосгонд байдаг одоо нэг эмэгтэй бол ялагчаар тодорсон байнамаа. За тэр Перуд ялсан хүний бол одоо бусад дэлхийн аваргуудад 98 оны болон бусад дэлхийн аваргуудад оролцож явсан үгүй талаар бол тодорхой мэдээлэл бол байдаггүй. За харин Эквадорын Манаби мужийн Кануто жижигхэн тосгонд бол одоо ялсан энэ эмэгтэй бол Мария дель Хесус Пинархоте гэж ийм одоо эмэгтэй бол ялсан. За тэр үед анх одоо энийг сугалж ялах үедээ бол ерөөсөө Эквадороос гарч үзээгүй, өөр улс руу явж үзээгүй, онгоцонд суух байтугай онгоц өөрийн биеэр харж үзээгүй, паспорт бол авч үзээгүй ийм одоо эмэгтэй байсан. Анх дуудлага эрэхт нь бол өөрөө prank байна гэж бодоод энэ моны ихэ шүү дээ. Тэ prank дуудлага байна гэж бодоод бол яагаагүй сериус нь хүлээж аваагүй. За нөхөр нь тэгээд тэрийг нь одоо жоохон судлаатгая гэж судлаад тэгээд дараа нь одоо бичвэрэнт баримт ирсний дараа тэрийг нь баталгаажуулсны дараагаар бол одоо яг жинхэнэ юм байна гэдгийг одоо хоёулаа ойлгож мэдэж авсан гэж байгаа. За тэгээд энэ хоёр хүн бол анх удаага одоо онгоцонд суугаад трансатлантик буюу одоо Атлантын тэнгисийг гаталж болол одоо Парис руу 98 оны 100 явсан байгаамаа. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. Тэгээд эхний эдийн дэлхийн аваргад бол нөхөртэйгөө явдаг байсан боловч одоо нөхөр нь нас басны дараагаар бол одоо гэр бүлийнхаа хүмүүсээс бол авч явдаг болсон. Анх 1998 онд бол одоо анхны онгоцондоо сууж Атлантын тэнгисийг гаталж Атлантын далайг уучлаараа гаталж Парис явж исэн бол 2002 оны дэлхийн аваргаар бол өмнөд Солонгос болон Японд болсон дэлхийн аварга руу явсан. За тэгэхэд бол одоо Эквадор улс анх удаага дэлхийн аварга шалралт тэмцээний их авч оролцсон. Тэгээ одоо эх орныхоо аваргад анх орсон тоглолтыг тэмцээнүүдийг бол тоглолтуудыг бол үзсэн гэсэн. За тэгээд 2006 онд Германд тусан дэлхийн аваргад бол Эквадорын түүхэнд анх удаага бас хэсгээс гарсан байдаг. Дэвид Беккэмийн гахалтай одоо шонд орж ойгоод ордог чөлөө цогцолтын гоолыг бол үзсэн гэсэн үг. Харамсалтай нь одоо Эквадор мэдээж хожигдсан. Гэхдээ одоо хасагдах шатнд шадарсан анхны удаа байсан. За хэдийгээр 10 онд Эквадор ороогүй ч гэсэн одоо Африк улсад тусан анхны дэлхийн аваргад бол очиж үтсэн өмнөд Африкт. За тэгээд өөрийнх нь твд буюу одоо Бразилд тусан дэлхийн аваргад 2014 онд очиж үзсэн. За 2018 онд Оросд болсон буюу одоо Евраз гэж хэлэх юм. За Оросд юм да
те ерөнхийдөө ихэнхдээ баруун Оросд болсон энэ тоглолтуудыг бол тэмцээнийг очиж үзсэн. За тэгээд одоо өвөлд болсон анхны дэлхийн аварга буюу Катарт болсон дэлхийн аваргыг очиж үзсэн байгаамаа. Ингээд одоо 24 жилийн хугацаанд 7 дэлхийн аваргыг бол өөрийн биеэр очиж үзсэн. За тэгээд хичнээн олон өөр твээр явж үзэж байгаа ч гэсэн тэг одоо Эквадор зарим дэлхийн аваргад нь хороогүй ч гэсэн улаан цэнхэр шар өнгөтэй одоо латри гэж нэрлэдэг. Энэ одоо яг үндснийхээ 3 өнгөтэй өмсгөлөө бол байнгын өмсөж одоо эх орноо төлөөлж бол явсаар ирсэн байгаамаа. Мариагийн хувьд бол $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. За тэгээд одоо түүхэнд хамгийн том дэлхийн аварга буюу одоо 48 улстай анх удаага 3 улсад хамтран зохион байгуулагдсан энэ жилийн дэлхийн аварга эхлэх ингээд төхөөд ирсэн үед бол одоо хэвлэл мэдээллийнхэн яг Мариагийн түүхийг бол ил болгож дахиж гаргаж ирсэн. За тэгээд анхаар татаж нэлээд явсан ч гэсэн одоо харамсалтай нь бол 65 настай Мариагийн хувьд бол энэ жил 8 дахь дэлхийн аваргатаа одоо явах хүсэл байсан боловч одоо бие нь бол том тааруу байгаа юм байлээ. Тэгээ бие нь их тааруу байсан олон улсын аялал хийж холын зайд бол нисэх ийм бол боломжгүй болсон учраас эх орноо бол одоо эх орноосоо бол дэмчээр бол босон. Тэгээд одоо 28 жилийн дараа одоо Мариагийн хувьд бол одоо дэлхийн аварга руу явах юм боломжгүй. Тэгээ манай бие мужид байдаг одоо Кануто гэж жижиг тосгондоо бол одоо дэлхийн аварга үцхээр болсон юм билээ. За ингээд одоо Мария del Jesus Pinarcote гэж одоо энэ эмэгтэйгийн бас нэгэн гайхалтай азтай маш сонирхолтой тохиолдлыг бол та бүхэндээ хуваалцлаа. 7 дэлхийн аваргыг үзсэн. Та хэд бодоод үзтээ. 98 оноос 2002 оны хооронд 22 оны хооронд энэ 7 дэлхийн аваргыг үзсэн хүн энэ дэлхийд хэд байгаа бол тийм ээ. Одоо яг одоо юу гэдгийг хөлбөмбөгийн томчуудаас боссон шүү дээ энгийн хүмүүс тунд. За тэгээд ер нь энэ насандаа дараалтлаад гэхдээ ерөн зүгээр амьд яваа наснда 7 байтугай нэг дэлхийн аварга үзсэн хүмүүс хэд байдаг билээ тийм ээ. Одоо би энэ наснда ганцхан дэлхийн аварга одоогийн байдлаар үзсэн тэгээд цаашаа үлдсэн хугацаанд үзнэ гэж дөрж байгаа ч гэсэн хэдийгч үзээ билээ. Тэгэхэд одоо ингээд 7 дэлхийн аварга үзсэн байна гэдэг бол үнэхээр одоо гайхалтай юм азтай тохиол байсан. За тэгээд Coca-Cola-гийн онсын одоо гайхамшигтай энэ компанид ажиллаад одоо нэг хүний амьдралыг бол бас оронгоор нь өөрчилсөн ийм гоё түүх бол байдгийн байна. За тэгээд ерөнхий мэдтгэж MCS Coca-Cola болон Freshpack Pickpack-ийн хамт олондоо баярлалаа. Өнөөдрийн дугаар бол Эквадор улсын одоо хөл бөмбөгтэй холбоотой ийм түүх байлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.